би хийх ёстой зүйлээ мэдээд байгаа мөртлөө ерөөсөө хийхгүй байна. Хий гэж бодсон мөртлөө ерөөсөө л хийж эхлүүлэхгүй яваад байна. Яаж бүтээмжтэй хүн болох вэ? Яаж өөртөө өгсөн амлалтандаа хүрдэг болох вэ гэж маш их асуудаг. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ хувийн сахилга бат гэж яг юу болох? Яаж энэ хувийн сахилга батыг бий болгодог? Яаж сансан бодсноо хий гэсэн даруйдаа хийдэг болох аргачлалуудыг үзэх болно. Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөрөн гэдэг. Би хувь хүний хөгжил, бизнес, санхүүгийн чиглэлээр менторлалт хийдэг. Өөрийн амжилттай стратеги онлайн сургалтаараа дамжуулаад 6000 гаруй хүнд аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралыг бүтээгтэн туслаад байна. Хэрвээ та миний амжилттай стратеги сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол morenmentor.com вебсайтаар зочлоорой. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол хувийн сахилга бат. Яагаад энэ сэдвийг сонгоо авсан бэ гэхээр маш олон хүн надад би хийх ёстой зүйлээ мэдээд байгаа мөртлөө ерөөсөө хийхгүй байна. Хий гэж бодсон мөртлөө ерөөсөө л хийж эхлүүлэхгүй яваад байна. Яаж бүтээмжтэй хүн болох вэ? Яаж өөртөө өгсөн амлалтандаа хүрдэг болох вэ гэж маш их асуудаг. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ хувийн сахилга бат гэж яг юу болох? Яаж энэ хувийн сахилга батыг бий болгодог? Яаж сансан бодсноо хий гэсэн даруйдаа хийдэг болох аргачлалуудыг үзэх болно. Тэгэхээр хүний төрлөх өгөгдөл болвол амьд үлдэхийн тулд тухлаг бүс рүүгээ тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн шин зүйл, шин орчин нөхцөл, сорилтуудыг бид нэр хүлээж авахдаа ерөөсөө шууд аюул гэж хүлээж авдаг. Тэгэхээр ямар нэгэн хэлбэрээр өөрийгөө багахан дайчлаад хүч гаргаж эхлэхэд л ерөөсөө бид нэр тухгүй мэдрэмж төрж идэг байна. Тэгэхээр энэ тухгүй мэдрэмжийг давн туулж хийх ёстой зүйлээ хийдэг болохыг л сахилга бат гэдэг. Тэгэхээр сахилга бат гэдэг бол хүний төрмөл өгөгдөл биш. Харин өөртөө бий болгож, сургаж, хөгжүүлдэг ур чадвар гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр сахилга батыг хүн болгон сурах боломжтой. Энэ ур чадварыг хөгжүүлэх боломжтой байдаг. Зарим хүмүүс маш сахилга баттай хөдөлмөрч байдаг. Харин зарим хүмүүс нь залхуу, хэлснээ хийдэггүй, өөртөө өгсөн амлалтаа байнга зөрчиж идэг, сахилга бат муутай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ юунаас хамаарч ийнү гэхээр ерөөсөө л энэ ур чадвар дээр хэр их ажилласнаас л хамаарат байгаа. Тэгэхээр магадгүй та хий гэсэн зүйлээ хийж чадахгүй, бүтээмж гарахгүй, өөрийгөө дайчилж чадахгүй байгаа бол сахилга бат дээрээ сайн ажиллааг байна гэсэн. Тэгэхээр бүгдээрээ яг өнөөдрөөс сахилга батыг хэрхэн бий болгох аргачлалуудаа танилцаж өөртөө сахилга батыг бий болгоцгоё. Нэгдүгээрт нь төлөвл. Тэгэхээр сахилга бат биднэрт яагаад хэрэгтэй вэ гэвэл бид нар зорьсон зорилготой хүрэхийн тулд одоо байгаагаасаа илүү дээр нэгэн болохын тулд биднэрт сахилга бат хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар яг хэн болохыг хүсэж байгаа юм бэ? Яг хаана хүрэхийг зорж байгаа вэ? Үүний тулд яг юу хийх хэрэгтэй вэ гэдгээ цаасан дээр төлөвлөгөө болгож буулгаснаар сахилга батыг төлөвшүүлэх эхний алхам эхэлдэг. Жишээлбэл жин хасах зорилготой хүн байлаа гэж бодоход энэ хүний хувьд байнгын дасгал хөдөлгөөн хийж эрүүл хооллож эхлэх нь энэ хүний төлөвлөгөө болно гэсэн үг. Тэгэхээр ихэнх хэлсэн мөртлөө хийхгүй яваад л байдаг хүмүүсийн гаргадаг алдаа нь юу гэдэг вэ гэхээр тодорхой төлөвлөгөөгүй байдал. Тэгэхээр маш ухаалгаар хийх ёстой алхмуудаа дис дараалалаар нь бичиж төлөвлөгөө гаргах нь ерөөсөө хамгийн ихний алхам. Хоёрдугаарт нь жижиг алхмаас эхэл. Сахилга батыг өөртөө төлөвшүүлэхээр эхэлж байгаа хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь юу гэдэг вэ гэхээр өөрийгөө маш их ачаалдаг. Хийх зүйлсээ маш их чагсаалт гаргаад үүнээсээ болж шантардаг. Жишээлбэл анх удаа дасгал хөдөлгөөн хийж байгаа, фитнест очиж байгаа хүний хувьд бүтэн 1 цаг кардио хийгээд хүнд жингээр олон удаагийн давталтай дасгалуудыг хийнэ гэдэг бол маш зүрхшээмэр хэцүү зүйл шүү дээ. Тэгээ энэ хүн дахиад фитнест явъя гэдэг сэтэл төдийлөн төрдөггүй, маш их шантардаг. Яг уушиг өөрийгөө маш их ачааллаар дарах юм бол сэтгэл зүй өөрөө энийг хүлээж авах бэлэн биш байдаг. Тэгэхээр бүгдээрээ сахилга бат гэдгийг ерөөсөө булчин гэдээ ойлгочихъя. Тэгэхээр хүний булчин болвол маш олон одоо нарийн ширхгүүдээс бүтчихэдэг. Тэгэхээр сахилга батын нарийн одоо жижиг ширхгүүдийг бид нар бий болгож иж сахилга бат өөрөө маш тийм даацтай, хүчрэхэг, өөрийгөө дайчилдаг болж хувирдаг гэсэн үг. Тэгэхээр энэ жижиг ширхгүүдийг жижиг алхмуудаас л
эхэлж бий болгодог. Жишээлбэл өглөө ороо хураах. Энэ жижигхэн үйлдэл нь өөрөө сахилга батын нэг ширхгийг бий болгож байгаа гэсэн үг. Тэгээд маш олон ийм жижиг ажлууд нэмэгдсээр агаад ачаал даах чадвар маань өшөө нэмэгддэг, илүү сахилга баттай болдог гэсэн үг. Тэгэхээр та эхний ээлжинд ерөөсө хэрэгжүүлэхэд амархан жижиг ажлуудыг чигсааж үчээд тэгээд тэрийгэ хийсэн гэд тэмдэглэх тусам та өөртөө илүү ихтэй, илүү сахилга баттай болох болно. Гуравдугаарт нь 3 тоолоод шууд хий. Тэгэхээр хүн хийж байгаа үйлдэлээсээ илүүтэй оюун санаагаараа өөрийгөө ядрааж идэг. Жишээлбэл ямар нэг юмыг хийн гэж бодсон мөртлөө хийхгүй тойроод яваад хахаар тэр зүйл нь оюун санаанд нь маш дарамттай, маш хэцүү ажил болж улам л илүү хүнд дарамттай болсоор л байна. Тэгэхээр энэ оюун санаанд хэр удаан бодогдож явна төдий чиний хэмжээнд томорч ачаалал бид нарт өгч яадаг. Тэгэхээр ерөөсөө энэчээс гарах ганцхан л гарц байгаа. Энэ бол ерөөсөө шууд барьж аваад хийх. 3 тоолоод л хиймээр санагдсан зүйлийг шууд хийж ихэл оюун санаанд чинь томорч таныг дарамтлж стресс болохоос өмнө энэ зүйлийг шууд бариад аваад хийгээд сураарай. 4-дүгээрт нь хэцүү сорилттой зүйлийг байнга хий. Тэгэхээр сахилга бат гэдэг бол ерөөсөө тухлаг бүсээс өөрийгөө дайчлан гарах чадвар гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр сахилга батын булчинг илүү сайн ачааллах арга нь өөрийгөө албаар хэцүү зүйлтэй нүүр тулуулах, сорилтуудыг даван туулах нь сахилга батыг илүү хүчрхэг болгож идэг. Жишээлбэл өглөө хүүхдэн шүшүүрт орох, йогийн 6 цагийн ангид явах, хүнд бэлтгэл хийх, уулан даврах гихмэд сорилттой алхмуудыг зориудаар хийснээр сахилга батын чадвар улам нэмэгдчихэд. 5-дугаарт нь бүртгэл хөтөл. Тэгэхээр миний хувьд Strides гэдэг аппликейшнийг ашигладаг. Тэгээд энэ аппликейшн бол амьдралын талбар бүрт өөртөө яг ямар дадал хэвшлүүдийг бий болгохвол таны амьдрал тэнцвэртэй, аз жаргалтай болох вэ гэдгийг зааж өгдөг бэлэн загвар байгаа. Тэгэхээр боловсрол, санхүү, эрүүл мэнд, өөрийгөө хөгжүүлэх гэд маш олон гоё санаа авах үйс дадлууд байгаа. Ер нь яагаад сахилга бат биднэрт хэрэгтэй вэ гэхээр бид нар өөртөө шин зөв дадлуудыг суулгахад эхний 21 хоног, за цаашлбал 90 хоног бид нар тасралтгүй өөрийгөө дайчилж хичээх шаардлагатай байдаг. Тэгээ 90 хоног ямарваа нэг зүйлийг бүр ингээд тавтаад хийцэн бахад тэр таны амьдралын шин хэв маяг болж хувирдаг. Тэгэхээр амьдралын шин хэв маяг болж хувирснаар хүний тарих физиологи гэж хүлээж авах вэ гэхээр энэ бол миний угаасаа тухлаг бүс гэж хүлээж авдаг. Тэгэхээр ямар нэгэн хийхийг хүсэж байгаа зүйлийг ерөөсө тухлаг бүс болтол нь өөртөө хөвшүүлж 90 хоногийн турш энэ дайчилгааг хийгэрэй гэж хэлмээр байна. Тэгэд энэ аппликейшнийг суулгаснаар та өөрийнхөө процессыг тасралтгүй тэмдэглэж хөтөлж явна. Тэгэд өөр дээрээ анализ хийн. Ингэснээрээ сайжруулалтыг тогтмол хийх боломжтой болох юм аа. Ингээд эцэст нь та бүхэндээ хэлэхэд миний бүтээмжийн сургалтыг заавал үзээрэй. Богино цагт их зүйлийг амжуулах, өөрийнхөө бие физиологийг бүтээмж рүү хэрхэн чиглүүлэх вэ гэдэг маш хэрэгтэй зөвлөгөө мэдээллүүд энэ сургалтанд маань багтсан байгаа. Тэгээд энэ видеоны description хэсэгт хэрхэн энэ сургалтыг үзэх зааврыг оруулсан байгаа. Тэгээд видео маань таалагдсан бол бусдад шеэр хийж түгээгээрэй. Мөн дараагийн видеогоор ямар сэдвээр ярилцахыг хүсэж байна комент хэсэгт хуваалцаарай. Видеог маань хүлээн авч үзсэн та нартай баярлалаа.